Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Оросын холбооны улсад байрлах чанга тэглэмтэй хар дэлбийн буюу IK-6 шорон. Хамгийн аимшигт гэмт хэрэгтнүүдийг хорих газар. Бүх насаараа хорихол авсан хоригдлуудыг хордог газруудыг аимшигтай домог хуучарианууд тойрон хүрээлдэг. Гэвч байдалтай бүрч аимшигтай асар том хүүдэн нуурын дунд гарал дээр хэний ч оргож үлж чадах бат цайз. Хамгийн аимшигт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн эцсийн зогсоол гэж хэлж болох газар юм. Энд террористууд, хүчирхийлэгчид, банкны боссууд зэрэг хүмүүс энд бүх насаараа хоригтой эдэлж байна. Энгийн үний амьдралд эргэн орох бүх найдвараа алдсан хүмүүс. Ихэвчлэн эдгээр ган төмөр торны цаанд байгаа хүмүүс бол аимшигтай цус гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд юм. Нийгмийг зочирдуулсан аллах, хүний махын эдчтэн гаж додонгууд цуврал албацтаас нийгэм ард иргэдийг хамгаалахын тулд энд мэдээж шоронгийн хатуу дүрм журам үйлчлэнэ. Гарч болох эрслээ сэргийлж алхам тутамд нь дүрм журмыг чанд мөрдүүлэх ёстой. Хоригдлуудыг нэгэндээ ямар нэгэн муу зүйл хийхээс сэргийлж ихэвчлэн ганцаараа гэн хордог. Хоригдлуудыг камераас гаргахаас өмнө хараа хяналтыг маш нарийн тавих шаардлагатай. Дүрм журмыг хатуу бөгөөд нямба боловсруулсан. Ихэнх тохиолдолд ганцаарчилсан хордог ба тухайн хорихын дүрм журмыг ягштал биелүүлсэн ямар нэгэн алдаад жижигдэл гаргаагүй хоригдлуудыг 2 ба түүнээс дээш олон тоогоороос хорж болно. Дүрм журмыг хатуу бөгөөд нямба боловсруулсан. Үүнтэй ижил төстэй зассан хүмүүжүүлэх байгууламж ер бусын хатуу ширэн байдаг. Гэсэн хэдий ч тэдний дундаас IK-6 шорон ялгардаг. Хар дэлбийн хэмээх хорих газар юм аа. Тухайн хорих газарт ихэвчлэн олон тоогоор буюу 2-оос дээш хүн амныг хэрэг хийсэн. 2-оос дээш хүн амныг хэрэг хийсэн ялтан нууд ял эдэлгээ. Тухайн хорих газрын хар дэлбийн хэмээх нэршлэн тухайн хорих газрын хашаан дотор байрлах хар өнгөтэй дэлбийний баримлалаас үүдэн тухайн хорих газрыг хар дэлбийн хэмээх нэрлэх болсон. Тухайн хоригдлууд нь хийсэн хэрэгтээ гэмших, хийсэн хэрэгийнхаа талаар бодох, ямар нэгэн тийм засал хүмүүжлэлтэй холбоотой арга хэмжээ авагдж байгаа байдал нь тун ховроо. Хийвийн бос сэтгэл зүйтэй хүмүүс ихэвчлэн байдаг. Тухайн хорих газрын хяналт харуул хамгаалт маш чанд бөгөөд тухайн хорих газраас оогох ямар ч боломжгүй. Бичлэгтэр гарч байгаагаас хоригдлыг нэг бүрслэн шалгах ба ямар нэгэн зөрчил инээ тэрэ илэрсэн тохиолдолд ганцаарчлан гэн хордгоо. Тухайн байгууламж нь маш чанд нарийн хамгаалттай. Тухайн хорих газраас оргох ямар ч боломжгүй. Бичлэгтэр гарч байгаачлан ганцаарчлсан камерт хоригдох гэмт хэрэгтнүүд бол ихэвчлэн олон тооны цуврал аллах мөн бусад хорих газруудад ял эдэлж байхдаа хүн амны хэрэг хийсэн онц бөгөөд онц ноцтой гэмт хэрэгтнүүд юм аа. Тухайн бичлэгтэр гарч ирж байгаа ялтан Станислав Львович Тишконко 1944 онд төрсөн. Оросын холбооны улсын эрүүгийн хуулийн 102 болон 77 дугаар зүйл ангид зааснаар ялж шийдвүүлсэн 5 хүний амьд хүрсэн. 1998 оны 6 сарын 16-нд Самара мужийн шүүхтүнд цаазаар авах ял оноосоо. Энэ бичлэгт гарч ирж байгаа хоригдлол Андра Петорович Милюх дээрэм зэвсэгт дээрэм хийсгээр буур тагж үзэн ялсан 11 хүнөөс гэмт хэрэгт юм аа. Тухайн хорих газрын камерын үүдэнд тухайн камерт ямар зүйл ангаар ял эдэлж иргэдийн тодорхой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг харж болно. Николай Николаевич Удряцов хүн амны хэрэг үйлдсэн зэвсэг дээрэм хүн амны хэрэг үйлдсэн мөн зэвсэг дээрэм үйлдсэн гэмт хэрэгтэй 11 хүнээс нь 6 хүнд ноцтой охирол учруулсан зэрэг мэдээлэл нь камерын
хаалган дээр бичээстэй байна. Хогшдын дунд бага насны хүүхдүүд ахмад насны жирсэн эмэгтэйчүүд багтаж байсан. Оргох магадлалтай, аймаа урлах бас хандлагатай алтан байна. Эдгээр камерт байгаа бүх хүн ер нь аимшигт гэмт хэрэг үйлдсэн гэж ялагдсан этгээдүүд байгаа. 1938 онд төрсэн Заануудын Исаевич 1999 онд ЮНЕСКО-д террорист хадлага үлдэж 58 хүний амьд хүрсэн. Мөн оргох хандлагатай учраас ганцаарчлсан камерт хоригдож байгаа. Тухайн хорих ангиас сэтгүүлчдтэй уулзуулахаар тэдний бидэнтэй ярилцахаар авчирсан анхны хүн бол энэ хүн байв. Тэд түүнийг бусдаас илүү сайн биш ч муу ч биш гэж хэлсэн. Гэхдээ тухайн хорих ангид байгаа хамгийн боломжтой хоригдол. Тухайн иргэн нь болохоор Маслич Александр Валерьевич 1971 онд төрсэн. Өмнө нь захирал даалгын хэрэгээр олон удаа ял шийдвэж байсан. Ял хэлж байхдаа тэрээр камерт хоригдож байсан хүнийг онцгой харгислаар хөнөөхийг завдаж дараа нь каннибал буюу хүний махаар хооллохыг завдсан. Өөр нэг камерт хамт хоригдож байсан хамтрагчаа хөнөөж зарим идрэгтний хэсэгчлэн идсэн. Бүх алхахыг уяар үлдсэн 4 хүний амьд хүрсэн. Оргох, хадгалгалд өртөх хандлагатай байглаасаа харгис хэрцээ камерт хамт амьдардаг хүмүүстэйгээ эвлэрдэггүй дандаа сэргүүлсэн тийм хандлагатай учраас ганцаарчлсан камерт хоригддог. Тухайн хоригдлын зан арийн шин ба төлөв байдлын талаар тайлбар байна. Тухайн камерын үүдэнд бол тухайн ярилцахаар ирж байгаа иргэн бол Маслич Александр Валерьевич гэж нөгөө сайд урдсан иргэн байгаа хоригдол байгаа. За сурвалжлагч танд өдрийн мэд хүргье. Энд таны хоригдож байгаа хэдэх хорих вэ гэж асууж байна. Тухайн хоригдол болохоор 2 дахь нь гэж хариулсан. Өмнөх хорих ангитай харьцуулбал мэдгэцүүц ялгаа байна уу гэж асууж байна. Хоригдол болохоор тэнд илүү их хэрэгчлөөтэй сонголт хийх хэрэгчлөө би хэрвээ надад хаа нэгтэй таалагдахгүй бол би өөр газар очиж болно гэж ярьж байгаа. Тухайн өмнөх хорих газрынхаа талаар ярьж байна. Гэхдээ энд тийм сонголт байхгүй. Таны хувьд энд хамгийн хэцүү зүйл юу вэ гэж асууж байна сэтгүүлч. Эрүүл мэндээ алдах энд надад эмчилгээ хийдэг гэсэн чи би идэхөөргөө өвдсөн хөө. Намайг өмнөх хориход тусгаарлаж эмчилгээ хийлгүүгээр сүрээ болон бөөрийн өвчин толгой олон гэмтэл авсан. Та нийт хэдэн жил хоригдож шоронд суусан бэ гэж сэтгүүлч асуухад ойролцоогоор 20 жил гэж хариулж байна. Тухайн хоригдол нь танд ямар учраас бүх насаараа хорих ял оноосон бэ гэж сэтгүүлч түүнээс асууж байна. Хүн амны хэрэг би өмнөдөө 4 хүний амьд мөн 2 хүний алгад хамжигчаар оролцсон хэрэгт буруутгацсан гэдэг чинь надад өмгөөлөх зүйл байгаагүй гэж хариулж байгаа тухайн хоригдол нь. Тэгэхээр та шүүхийн шийдвэртээ санал нийлж байна уу гэж сэтгүүлч асуухад би хувьдаа зөвхөн 2 хүнийг л алсан. Би аль хэдийн нэг хүн амны хэрэгээр 130 жил ял эдэлж байсан. Мөн намайг 2 дахь удаага захиалгадгүй амны хэрэгт буруутгасан. Үүнээс гадна надад бусад гэмт хэрэг байсан. Тэгээд надад цаазаар авах ял оноосон. Чамайг каннибализм буюу хүний махаар хооллох гэж оролцсон гэж ярьж байна. Тэгээд энэ үний юм уу гэдгсэн чинь тийм ээ тэр бол алагдсан. Хохирогч байсан. Каннибализмыг миний хамсаад үлдсэн. Тухайн хэрэг болсон үйлдэл бол Маслич буюу би одоо тухайн хоригдол нь хоригдож буюу чанга дэглэмтэй хорих ангиас өөр хорих анги руу шилжүүлэх хүсэлт шоронгийн удирдлагуудад тавьсан. Мэдээж шоронгийн удирдлагууд бол хүлээж аваагүй. Тэгээд би өөр одоо хорих ангид очихын тулд тухайн хорих ангид байгаа ялтнуудын нэгийг нь алхаа шийдсэн. Тэгээд үүний тулд болохоор өөр нэг хоригдолтой тохиролцсон. 1994 оны 7 сарын 27-наас 28-нд шилжих шөнө 12 цагийн үед болохоор унтч буй Зюбог хоригдлыг урьдчилан бэлтгэсэн даун тууз буюу 5 даун туузаар хүзүүгээр нь оруулан түүнийг боомлж хөнөөсөө. Тэгээд Зюбог нөгөө нэг болтноос сулрахыг гэснээс сэргийлээд нөгөө нэг
тохирсон байсан хоригдлоор гар хөвлөнд бариулаад тухайн Зубагээд хоригдлыг бол хөнөөсөн юм байна. Тэгээд тухайн Зубагээд хоригдлыг хөнөөснийхаа дараа болохоор түүний хэвлийн хүндийг сахлын хутгаар зүсэж хамтрагч нь зүрх хэлхийг нь гараар сугалж жорлонгийн дээр байсан саунд хийж хүнжил болон хувц зэргээр галт хүлээд тэгээд нөгөө чанж идсэн юм байна л да. Тэгээд тиймэрхүү асуудал үүссэн хоригдл юм байна. Тухайн хар дэлбийн хэмээх шоронд хоригдлууд зөвхөн хамгаалалттай торны цаана салхилах боломжтой. Хорихын ажилчид тэдгэрийг дээд талаас нь тогтмол ажиллаж байдаг. Алхаж байх үед хоригдлуудыг байнга хянж байх шаардлагатай. Салхилах хэсгийг алхах бүрийн өмнө сайтар шалгадаг. Зөвхөн камерт оруулах үед хоригдлуудын гавыг авдаг. Алхаж байх үед хоригдлууд тэнгэр ханаас өргөж хардаггүй. Бүрэн тусаалтанд байж салхилуулт юм байна. Тухайн салхилах хугацаанд нь мэдээж дээд талаас нь бол хянагч нар алхам тутмыг хяндаг. Мөн салхилах талбайд оруулахаас өмнө бүрэн нэгслэг хийдэг. Ялангуяа амны хөндөй за мэдээж нөгөө нэг гутлаа хувц зэрэгт нь ямарваа нэгнийгээ гэмтэх бэртэх эсвэл өөртөө гэмтэх бэртэх тиймэрхүү зүйлс байна уу гэдгийг маш нарийн хянж шалгадаг. Шорон нь болохоор ойрон бөөрөг мужийн жижиг суурин болох Солиоцог хотын төвд байрладаг. Шоронгийн дээврээс энэ газрыг бол нөгөө алдартай болгосон давс нуруудыг бол харах боломжтой. Тухайн дээврээс бол нөгөө нэг давс үйлдвэрлэх үйлдвэрүүд зэрэг зүйлүүд маш тодор харагддаг. Тухайн газар нь болохоор тухайн шоронгоос гадна ерөнхийдөө бол Оросын холбооны улсад байдаг томоохон хэмжээний давсны нөөц бүхий орд газрууд том хэмжээний давстай холбоотой үйлдвэрүүд байрладаг газар юм аа. Тэгээ 30 мянган хүн амтай бүс нутаг. Энэхүү бүс нутаг нь болохоор амралтын газар болон нууруудаар маш их алдартай юм аа.